Байгаль орчин аялал жуулчлалын Европын холбооны Switch хөтөлбөрийн хүрээнд одоо доктортой худалдан авалтын сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтанд бол одоо яам агентлагийн худалдан авалт хариуцсан мэрэгчлэтнүүд мөн одоо төр хувийн хвшлийн одоо хамтын ажиллагааны хүрээнд худалдан аж үйлдвэрийн танхимын хувийн хвшлийн төлөөлөл бол оролцуулсан ийм сургалтыг зохион байгуулж байгаа. За энэ сургалтын маань гол зорилго бол Монгол улс бол худалдан авалтынхаа хуульд одоо нэмэлт өөрчлөлт оруулад ногоон худалдан авалт буюу доктортой худалдан авалтыг одоо зохион байгуулахаар ингээд хуулийн төсөлд хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бол одоо Монгол улсад үйл ажиллагааг хэрэгжүүлэх, за ялангуяа эрх зүйн орчныг одоо хэрэгжүүлэхэд хүний нөөцийн хүний нөөцийг чадахжуулах тал дээр бол илүү анхаарах хэрэгцээ шаардлага байгаа учраас одоо Switch хөтөлбөрийн хүрээнд бол энэ сургалтыг бол зохион байгуулж байгаа. Тэгээ олон улсын одоо туршлага ялангуяа Европын холбоонд бол доктортой худалдан авалтыг бол олон жилийн турш хэрэгжүүлээд хийгээд маш амжилттай хэрэгжүүлж байгаа учраас олон улсын одоо зөвлөх ирж энэ сургалтыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр Switch хөтөлбөрийн хүрээнд бол Монгол улс анхны одоо доктортой үйлдвэрлэл хэрэглээний roadmap буюу одоо замын зураглалын суурь судалгааг бол эхлүүлээд ингээд ажиллаж байна. Ялангуяа энэ ногоон худалдан авалтыг эрчим хүчний хэмнэлттэй байгалийн нөөцийн зөв зохистой ашигладаг энэ чиглэлээр бол бас яг энэ Switch хөтөлбөрийн хүрээнд цаашид бид нар хамтарч ажиллах юм талуудын уулзалтыг зохион байгуулснараа одоо хамтын ажиллагааг хөгжүүлэх мөн одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг боловсруулж хүргэхээр одоо энэ уулзалт сургалтыг бол зохион байгуулж байгаамаа.